За, сая тайлангийн ерөнхий дүнг сонслоо. 4 асуулт байна. За, тайлан гаргахдаа гэрээний гүйцэтгэлийг аль талаас нь асуусан бэ? Засгаасаа асуусан юм уу? Хурлаас нь асуусан юм уу? Компаниас нь асуусан юм уу? Тайлангийн гүйцэтгэлийг компани бол одоо сайхан л гэж хэлэх байх. Засаг дарга бол ер нь өөрөө гэрээ байгуулсан бараг нэг тал учраас гэрээг хамгаалах байх. Тэгэхээр энэ гэрээний тайланг хинээс асуусан юм бэ? За, бидний өнөөдөр маргаад байгаа гол асуудал бол энэ 42 бол хэтэрхий ерөнхий залттай. Тэгэхээр энийг засгийн газар ямар төсөлтөө байгаа юм бэ? Одоо энэ багц хууль өргөн барих цагаас сураг байсан. Энэ дээр яг энэ 42-ын асуудал дээр ямар төсөлтөө байгаа юм бэ? Хуулийн төслийнх нь заалтыг сонсё. За, хуучин бол энэ бүр иргэдийн хурлаар уулан шийддэг байсан асуудал. Тэгээд засаг дарга руу өгсөн чинь засаг дарга маань компани талд ажилласан. Ийм асуудлууд зөндөө байна. Яг газар дээр очиод үзэхлээр манай тойргийн иргэд бол хангаан бүс бол бас нэлээд хэдэн чамгүй том уул уурхаанууд байгаа. Манай Баян онгор, Үүранга, Алт, Архангаа бас Алт. Тэгээ энэ дээр яг иргэдэд очиод наалтцсан юм байдаггүй байхгүй. Тэгвэл иргэд уурхайг ашиглуулахгүй гэж тэмцээд байгаа юм байхгүй. Хариуцлагатай байя. Бидэнд нутаг ус бэлчээрээсээ хасуулж тонуулж байгаа юм чинь бидний нийгмийн асуудлыг шударгаар шийдээд өгчхөө гэд иргэдийн нийтийн хурал, багийн нийтийн хурлаар хилцүүлдэг байсан юм ин болиулаад засаг дарга гэд нэг этгээдэд авчиад өгчихсөн. Энээс болж бид нар өнөөдөр тайлан нэхэл маргаан үүсгэл ийм асуудал болгоод яваад байгаа. Энийг нь хуулийн зэгцтэй болгоод иргэдийн оролцоог нь хуучин тэр иргэдийн нийтийн хурал руу нөхчүүл энэ асуудал шийдэгдэх процесс нь удаан ч байж магадгүй. Гэхдээ тэрнээс хойш шулуух явдаг болчихноо. Дахиж улс төрчихгүй. Иргэд өөрсдөө бүгдээрээ оролцоо шийдсэн юм чинь. Тэгэхээр энэ иргэдийн нийтийн хурал руу шилжүүлэх асуудал дээр засгийн газар ямар байр суурьтай байгаа юм бэ? За, дөрөвт нь хангаан бүсийн тойргийнхоо тайланг сонсё. Яг одоо энэ байнгын орооны хурал дээр би бичлэгээр сонсмоор. Тэгээд дараа нь цаасаар авна. За, ийм 4 асуулт. За, 4 номерын микрофонд хариулт 5 номер юм уу? 4. За, 4 номерын микрофонд хариулт өгье. Төрийн нарийн бичгийн дарга Жавхланбаатар. За, мөнгө тулах гишүүний асуултанд хариулъя. За, нэгдүгээр асуулт хэрхэн дүгндэг вэ гэсэн асуулт байсан. За, энийг бол одоо бид нар жил болгоно нөгөө гэрээ маань бас хугацаатай байгаа. Тэр нөгөө давхарцсан тоог бол бас нарийн дараа нь өгч болно. Уулын ажлын тайлангаар жил болгон авч дүгндэг гэрээг одоо би хэлэх гэж байна. Энэ нь бол сум компанитайгаа хамтарсан дүгнэлт гаргаж. Дүгнсэн гэрээг л манай агентлаг баталгаажуулж хүлээж авч байгаа. Өөрөөр хэлбэл талууд гэрээгээ дүгнсэн байдгаа гэдэг ийм хариултыг өгье. За, бид нар бол дүгнэлт түрүүн сайдын танилцуулган дээр гарсан. Ер нь 90 орчим хувьтай одоо 23 оны гэрээг ярьж шүү. 23 оны 173 гэрээний 90 орчим хувь нь дүгнэлттэй байна гэж ойлгож болно. За, шинэ хуулинд хэрхэн зохицуулж байна гэж. За, шинэ хуулийн үзэл баримтлалыг ажлын хэсгийн Наранбаатар гишүүний ахалсан ажлын хэсгээр бас хэд удаа ярьсан энд зарим гишүүд маань бас орсон байгаа. За, үндсэн гол санаа маань ер нь бол ил тод байх санаачлагыг Монгол улс 7 оноос хойш хэрэгжүүлээ явж байгаа. Тэгэхээр түрүүний тэр Бадам сүрэн гишүүний дурдсан ил тод гэрээ цэгмэн гэдээ та бүхэн ороод харах юм бол 16 мянган гэрээг ил тод болгосон байна. Тухайн компаниудаас гаргасан ч байгаа, өөрсдөөс нь авсан ч байгаа, орон нутгаас авсан ч байгаа. Өөрөөр хэлбэл энэ гэрээнүүд ил тод ингээд вебсайтн дээр байршсан байж байгаа. Тэгэхээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх одоо дэлхийн нийтийн концепцийг бид нар шинэ хуулийн төсөлдөө оруулъя гэсэн энэ үзэл баримтлал дотроо ямар мэдээллүүд, ямар гэрээнүүд ил тод байх вэ гэдгийг одоо хуулийн шинэ хуулийн одоо шинжилсэн найруулга дотор үндсэн санааг нь тусгаад явж байгаа. За, яг таны хэлж байгаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын оролцооны асуудлыг бол
сумын төвшөнд нь гэрээг нь байгуулад мэдээж сумын иргэдийн хурлаараа ороод засаг дарганд гэрээ байгуулах эрхэн өгөгдөөд дараа нь аймаг нь хянж баталгаажуулдаг байвал ямар вэ? Энэ зүгээр нэг санал шүү. Хувилбар ингэж явж байгаа гэдгийг бол хэлье. За хангаан бүсийн тоонуудыг манай холбогдох хүмүүс өгнө. За 5 номерт хариулт өгье. За нэр усаа хэлээрэ. Протокол тэмдэглүүлээ. Ажилтны эрдэс соёлын яам намчинсруу. За гишүүний асуултанд нэмж хариулъя. Үндсэндээ бол нийт бол ашиг малтын газрын засгийн газар дээр ирсэн 211 тайлангийн хүрээний хэмжээнд бол гэрээ дүгнсэн дүгнээгөө байгаа тоог бол сая үндсэндээ төрийн нарийн бичгийн дарга сайд 2000 танилцуулчлаа. Үндсэндээ бол гэрээний биелэлд бол 94.5. За би танд бол Архангаа Урангаан тоог нэгтлээд эргээд Баян онгор 3-ын тоог эргээд танд одоохон гаргаад хэлээд. За нэгтлээд хэлээ, тодруулж хэлээ гэж дандаа энэ нэг хурган залиа одоо зогсоогоорой. Энийг ганцхан танаа яамд хэлээгүй ширсэн бүгдөө тэгж байгаа танд хэлнэ. Уг нэг зөв юм аа зүгээр дараа болёо. Ийм ловруудаа болоорой та нар. За ингээд мөнгөлөг шүү тодруулж асууя.